Энэ бидний одоо хувь тавилан. Энийгээ их хувь заяа гэж хэлдэг бид нар. Дундаа хүртэл өгүүлсэн байдаг шүү дээ. Энэ нэг хувь заяа гэж дуулж идэг те. Магадгүй эхлээд манай уран бүтээл аяараа хүний зүрх сэтгэлийг ингээд татдаг. Аяараа эхлээд төрүүлж хүрдэг. Одоо их хуучирсан, их мартагдсан зүйл шинээр гарч ирэхдээ шив шин зүйл болж хувирдгийн одоо маш тод жишээ бол одоо манай амтлагийн уран бүтээлүүд гарч ирсэн түүх Хүнрок гэдэг урсгалыг дэлхийд одоо танилцуулаад Монголын тал нутгаас та бүхний зүрх сэтгэлийг дайлахаар Хүнрок гэж урсгалыг бий болгоод хүн амтлаг гэд гараад ирлээ. Хар сүлтэн барай өрөөд ирлээ. За тоглолтоо үзэх үү. Анхны зэрэг дэлхийн аялын тоглолтын тэр фестивалууд тэр тоглолтууд ерөөсөө санаас гардаггүй. Бид нар баг залуу хамтлаг байсан учраас main stage-ийг ингээд opener хамтлагууд баг залуу хамтлагууд нээдэг. Тэгэнгүүт та нар одоо гарахад баг хүн ирэхгүй байж магадгүй шүү. Тэгээд юу илээ гэж гайхсгээл. Тэгээд өрөө мөрөөгаа дуудаал за бүдэрээс та хамтдаа бид нэргээд үгээл. Тэгээд тайз руу гарсан чинь цахан харагдахгүй хүмүүс ингээд тэр өдөр зүгцсэн тэр мэдрэмж тэр юмнууд ерөөсөө санаас ерөөсөө гардаггүй. Өөртөө итгэхгүй бол өөр хинч итгэхгүй. Тэгэхээр өөрийгөө ирж хайх, дотоод ертөнцөө мэдрэх, чи цор ганц гэдгээ бас мэдрэх хэрэгтэй энэ хорвоо дээр. Энгийн амьдрал дээр ийг л даруу сайхан бай тээ. Тулсан цагт тайзан дээр арслан барна бай гэдэг байхгүй. Тэрний ард хайрлаа байхгүй. Би нэг хүндэлдэг, маш их хайрладаг. Хүндлэл бишрлээд алдахгүй байх хэрэгтэй. Хүндэлдэг байж хүндлэхээ байчих юм бол болохоо байж тийм үстэй бүхэн болохоо байж. Тэгэхээр анх яаж хүндэлж ийснээ ерөөсөө хэзээ ч марталж болохгүй. За миний хувьд бол Завхан аймгийн Улаастай сум төрсөн. Багтаа ээж аав эмээ өвөтэйгөө өссөн. Тэгээд айлын том хүүхэд. Яг миний дүү ойрхон гарсан учраас төрсөн учраас ээж аав хоёр маань бас ингээд залуу хүмүүс. Тэгээд би эмээ өвгөнд илүү олон цагийг өнгөрөөдөг байсан. Тэгээд тэр настангуудын хийлж ярьдаг, сургадаг, зүйл тэгээд тэр хүмүүсийн одоо ертөнцийг үзэх үзэл тий. Тэгээд шашин шүтлэг бүх зүйлийг бол ингээд бас хажуугаас нь сонсож тэгж хамт өссөн надад одоо миний амьдралд маш том юм legacy тий өгсөн гэж би боддог. Тэгээд эмээ өвөтэйгөө өссөн хүүхдүүд угаасаа айхтар байдаг гэж хүмүүс хэлдэг тий. Тэгээд хашаандаа тоглоал маршаныхаа хүүхдүүдтэй тоглож гүгээл баг нас маань их тийм чөлөөтэй дураараа сайхан өссөн юм билэ. Тэгээд одоо ямар нэг юм одоо хааж богдож одоо хашаанаас гарч болохгүй шүү, гэрээс гарахгүй шүү гэдэг юм уу. Гэрмэрдээ жойжлогдож үлддэг үү те. Ер нь л бол ингээд туртаа үедээ гараад тоглолцдог, гарч гүгээд туртаа юмаа хийцдэг те. Тийм одоо юм чөлөөтэй өссөн маань миний бас их сайхан онцлог юм байна гэд би бас ингээд харж идэм миний багнаас. Тон сургуулаа Завхан аймгийн 3 дахь сургуульд одоо анх 1-р ангид хэлсэж ороод тэнд суралцаад манай ээж тэнд багш байсан. Тэгээд 5 дахь анги хүртлээ тэнд сурсан. Тэгээд намайг өвжим бүжигт оруулнаа гэдэг одоо багаас ярьдаг байсан ээж аав маань өвжим мэрэгчлээ. Би төрснөөр манай аав өвжмийнхаа мэрэгчлийг орхисон. Аавхаа одоо хөгжмөөсөн салгасан шигээ би цааш нь одоо хөгжмийн мэрэгчлийг өвлөх юм учиртай байсан шиг байна. Тэгээд хөгжмийн мэрэгчлэр замнасан. Тэгээд аав ээж маань өвжмчин болгоно гэж явж ирсэн аа. 5 дахь ангиас авдаг байсан л та өвжим гэсэн чинь 5 дахь ангид орчдөг байхгүй дунд сургуультай. Тэгээд 5 дахь ангид би ч өвжим бүжгрүүл орох хэвээр. Тэгээд өвжим бүжгрүү орно гэдээ өөртөө бүр ингээд тархиндаа бүр ингээд бүр мэдээлэл бүр өгсөн байгаа шүү дээ. Би тийшээс ингээд шилжиж сурандаа гэд. Тэгээ бүр морин уурын мэрэгчлээ сурна гэдгээ бүр ингээд тархиндаа бүр ингээд хийц. За би морин уураар сурна гэд. Тэгээ байж идэл 5 дахь ангид дунд сургуультай орчингууд нь жоохон сонь санагтаад. Тэгээ нөгөө яг хүсснээр минь болоог учраас ингээд бүх юм ингээд би шууд ингээд уналтанд орчт юм хэл ингээд пүн. Тэгэл зүг зүгээр сурж исэн хичээл сургуультаа муу болоод одоо ингээд ерөөс ямар ч хичээл ингээд миний тавьчихаар орхоо байсан. Тэгээд өөрхөн дэжгүй сураад явж исэн үгч ингээд ерөөс ямар ч тийм одоо төвлөрөл байхгүй болоод хичээл ном бүх зүйл төр ингээд зүгээр ингээд махан биел болж хувирсан. Тэгэл тээж яа маань ч бас тэрийг мэдсэн тэгээд
хагас жил хүртэл ямар ч нэг тиймэрхүү байдалтай яваад би угаасаа эсэргүүцэл зарлж байгаагаас илт одоо ингээд мэдгдсэн. Ээж аавын чихэнд бол тэгээд багш нараас хонх сайхан очиж штэ. За энэ нөхөр одоо хичээл ном хийхэ болсон. Одоо яах вэ ийх үү гэл. Тэгэл орой ирээл нөгөө тухай ярина. Тэгэл даалгар малгар гэж юм юмстай бүр байхгүй. Хинтгийн хэлээр хичээл тэгж ерөөсө бүр ингээд шууд ингээд уналтанд орсон. Тэгээд хөдөө цагаан сараар өдөөнийхөө одоо ахтаа амтны сад нар машин үйлслээд очиж золгоод ирдэг гэсэн нэг 100 км уушна цагаанчлууд гэсэн мөрөө манай ээж аав нөт. Тэгээд хөдөө золгох гээд очингуудаа би шууд ерөөсөө би мал дээр гарна гэж айлхаад юм уу эсвэл ингэж мал дээр би үлдчихижил энэ хүмүүс намайг энэ сургуулиас гаргах юм байна. Тэгэхгүй бол угаасаа би тэр сургуулиас нь хохрохгүй юм байна гэж бодоод тэгээд хөдөө үлдэхээр шийдсэн. Тэгээд би угаасаа жоохносоо 4 настайгаас эхлээл тэгэл тэдний өвөөгөө дагаад очиод хаварж аал ирдэг, намарч аал ирдэг тийм байсан болохоор би гэртээ байгаа юм шиг л байдаг байсан. Тэгээд наах зэгч маань урдуур хаагуур явахдаа миний хөлтч гэдэг намаагаас тэгээд тахгүй. Тэгээд наа нөхчөөс хичээл номоо хийхэ болсон одоо энд мэдхгүй яах юм мэдхгүй одоо мал зал дээр л гарах юм шиг байна гэлээ. Тэгээд байгаа байхгүй тэгсэн чинь наах зэгч бодож байгаа. Юу мал дээр гарсан чи яадаг юм ингээл тэрнээс урдааснаас үзэж дараад тэгээд урдуур хаагуур явах болгонд миний хөлтч гэдэг зах. Тэнгүүт нь би амар зоригтой. Би тэр сургууль муулд сурахгүй. Ерөөсө боллоо. Та нараа хөгжимчөнд болохгүй бол би сурмааргүй байна. Би мал дээр гарч малчин болно гэдэг. Тэгсэн чи сайн л үзтэй бараг шүлний хон мөн асуудалгүй зохицуулж байгаа юм байна. Тэр мал дээр гарахгүй үжээ гэдэг байхгүй. Тэгэхээр тэгээд өмсөн өвчтөө шууд хөдөө үлдсэн. Тэр хавар ёстой шийр зааж би яг үлдэнэ гэсэндээ үлдээд. Тэгээд мал хатан туслаад одоо би ганцаархан тэр альд эрэхтэй хүн болж хуурж ш. Тэгээд хоноо хариулаад өвөл хаврын завсар дээр чинь хатуу ширүүн цаг. Тэгээ мал төллүүлээд ширхэгч төлийн гарцгүй сайхан нэг хаврыг хөдөө одоо ингээд сургууль завсардаад. Тэгээ манай ээж чи өөрөө багш ээж чи одоо ингээд зүгээр ээж сүхтийг тухайн үед чи яг сургууль завсарлалт гэдэг зүйл амар одоо ингээд зүйл байсан. Тэгээ ингээд хүүхдүүдийг аюул их сургууль завсардуулж мал дээр гаргаж ийсэн. Тэгээд чи өөрөө багш хүн байж хүүхдээ ингэж байгаа юм ингээд манай ээжтэй амар их ингээд юу ирэн штэ бүхэл сургуулийн багш нар чи яаж байгаа юм бэ гэдэг. За яг хаа ингээд гэж байгаа би одоо хавар хөгжим үжих шалгалт өгöd намраас тэгээд хөгжим үжигнөхгүй бол намайг ерөөсөө болохгүй байна гэдэг. Тэгээд нэг хавар тэгж мал төллөөлээ 5 сард гэртээ ирж байгаа. Үс гизэг мэдчих ингээд баг ингээд ийм гизэг шиг ингээд ургацсан хаста. Бадан хар царайтай өдөөний хөхвар гэдэг шиг л болсон хавар ирээд. Тэгээд угаасаа л хөгжим үжих шалгуулах зорилготой гэртээ буцаж ирж байгаа юм чи тэгээд маргааш нь шууд аваач театр дээр аваач шалгуулнаа л гэдэгс манайх гэр театртад ойрхон байдаг шин. Тэгэл үс гизгээ засвал алуурчсан дорчаал маргааш нь театр дээр даваад идсэн. Манай амар жаргал гэдэг морин уурын мундаг багш байсан л да. Цахны хөгжим үжиг. Тэгээ амраа багш дээр давуулж ороод. За энэ хүүхдүүд ингээд хөгжим үжигтэл орно гэдэг ингээд тэгнэг хүүхдүүд энийг одоо ингээд шалгаатгаач болох нь яах нь тэнцэх нь өнөдр гэдэг. Тэгээ амраа багштай шалгуулад. Тэгээд их олон шалгуураар шалгаж авч ийсэн л да. Тэгээд надад бүр ингээд этюд хийлгээд жүжигний этюд хийлгээд. Одоо урлагийн хүн янз янзын чадвартай байх хэрэгтэй. Чи одоо чинь ингээд юм тайзан дээр одоо жүжиглж ийн гэж бодвол чи одоо яах вэ хөө. Чамаг ингээд ишигний дүр тоглолвол чи яах вэ гэд. За ишиг бол атах. Тэг яг хөдөөнийхөө юм ахыг мэдх юм чинь тэгэл ингээл тургиж мургаал гал ишиг мишиг болол ингээд ингээл өсөрж мэсрээл гэсэн чи. За чи тэгвэл ихнэ гэж бодоод ихнэ болол яах вэ гэл. Тэ? Тэгэхээр нэг надад ингээд нэг юм ааш тоглох гэдэг шүү дээ. Тэгэл нөгөөдөл ингээл тоглоол. Тэгэл багш заримдаа намайг шоолол инээж мэнэ гэж би тэн чинь нөгөө хөгжимчин болохын тулд тест илдэв юм хийж байгаа юм чи. Өө надаас өөр байхгүй юм чи яа тий. Тэгээ орж илээ бол одоо дүүрч одоо хөгжим үжиг рүү гал орж явал одоо намайг юу хийсэн чи хий дээрээ тавьсан. Тэгэл төгөлдрөөр дээр өнгө тоглоод сонсгол шалгалаа, ритм шалгалаа, ямар амар урт юм тоглолтын тэгээ нөгөөдөл ингээл зохиол. Тэгэл анхаарал бүх юм төвлөрүүлж байгаа л. Тэгээд 3 гараа шалгуулаад инглээ. Өө сайхан урт 3 мөр тайм байна. Хүмүүс цаатай юм байна. Мөрөө болох юм байна гэдэг. Тэгээд шууд тэр дор ингээд надад томилт бичиж өгсөн л доо. За хөгжим үжигийн коллежид одоо ингээд тэнцлээ. 10 сарын 1-ээс ингээд хичээлд ороорой гэдэг. Тэгээд тэр томилтыг ингээд ингэртэй тэрэл гарах мөч бол одоо миний урлагт орох виза авсан цаг мөч байсан. За тэгээд 105 сар гээд 100-ны амралт эхлээд ингээд 100 жин байж байгаад намар хичээлд яваад идсэн чинь манай морин багш маань хот руу шилжиж явсан мэт. Тэгээ морин багш болсон. Тэгээ тэр жил одоо хөдөн ингээд манай цахны хөгжим үжиг чинь
Баруун Тав аймагаас хүүхдүүд авдаг Увсаас, Ховдоос, Хөвсгөлөөс, Баянгор гэдэг аймагудаас хүүхдүүд авдаг. Тэгээд тэр жил ирсэн хүүхдүүд бүгд ийш морь уурын хүүхдүүд нь тараад ингээд өөр мэрэгчлэр ороод морь уурын багш байхгүй одоо ирэх оронд нь ирэх хүн байдгүй ингээд ийм болчлаа гэдэг. Тэгээ би гүрийгээд яваадсэн. За би морь ууртаа л орно гэдэг. Би морь ууртал орно гэсэн чинь морь ууртаа орно гэж гүрийгээдсэн. Тэгээ манай бусад хүүхдүүд маань бүгд лимб мембрээр орцгооцсон. Тэгсэн чинь нэг гой төөх болт юм аа. Лимбний багш нь манай аавд контрабас заасан. Тэгээ манай зохны Ахмад Лимбчин Пүрвжүү гэж багш байсан. Тэгээд манай аав хоёрын одоо нөгөө нэг асран хүмүүжүүлэгч нь одоо тийм нөгөө нэг дааж авсан нөгөө багш нь тийм театрт ажиллаж яхад нь. Тэгээ манай ээж аваарыг хормоо ихт нь манай ээж аварын хорин миний одоо ерөөлчөөр нь ингээд зураг байдаг хгүй манай пүүж авш ингээ ерөөгөө зогсож байгаа. Тэгэл ерөөсө бидний бүхэл амьдралтай холбоотой би багада дөнгөж төрөөд аягүй их уйлдаг хөвд сар уйлсан гэсэн. Нөгөө хөлсөгцөн. Тэгээд надад багшийн маань хийж өгсөн чөдөр хүртэл байдаг хгүй би уйлаад болохгүй. Тэгээ нөгөө нэг асрамжлан хүмүүжүүлэх шавийнхан хүүхд уйлаад болохгүй. Тэгээ багш ингээ гараараа чөдөр хийж өгсөн. Надад чөдөр нүртэл байдаг хгүй. Тэгээд бужгаа гэл нэг юм хүндтэй хүн байдаг. Тэгээд зураг нь байгаад идэг нэг юм өвтгөн харамсагтай хаяа манад ирнэ. Тэгсэн чинь намар хичээлдээ тэгэл гүрийгээл морь уртаа орно гэж яваадсан. Тэгсэн чинь нэг орой гадаа тоглож байгаа ороод ирсэн чинь пүрвжүү багш ирсэн. Хоймор суудсан. Аав ээж мах чанаад тэгэл нэг юм тавьж мавал ингээл. Тэгээд намайг ороод ирсэн чинь миний хүн аашир гээл үнсээл. Тэгэл ээж аваад ер нь жоох ингээл хуураа маягийн агсан дайл. Хайр намайг амьд байхад миний хүүг одоо морин хуурт өгнө гэнэ лимбэнд өгөхгүй таяр одоо ямар том толгойтой хүмүүс галаа гэсэн чи ээж аваа. Та минь одоо лимбэнд л авч үз одоо гэл нөгөө хууранд орно гэдээ идсэн хүмүүс чинь лимбэн боловч би бүр гайхаад би морин хууртаа л орно шүү гэл багш магш яаж амар дом маарал тэгсэн чинь ингээд багш ингээд тухаараа хараад инээгээл ингээд байж гисэн аа. Тэгээ нөгөө айхтар туршлагатай хүн чинь энэ өөх жоох ингээд гүжсэн байгаа юм байна гэд мэдсэн шиг ган. Тэгээд тэгжсэн ингээд гоё инээж идэх юм баггүй наа гэж инээж яагаад. Минийхөө чи лимбний анги мэднэ гэж тэгж байна. Мэднэ гэдгсэн чинь. За хичээлээ дараад минийхөө лимбнийхаа хүүхдүүдийг дагаад лимбний анги руугаа ороод ирээрээ. Багш нь чамд нэг гоё бэлэг өгнө гэж тэгж байна. Тэгсэн чинь бэлэг гээл тэгтэн чинь энд нэг юм нэг гоё санагдал бэлэг өгнө гээл ингээд тэгэнгүүт юу юм болоо гэж бодтал. За гэлтгчлээ. Тэгэл шүнжин нойр өрдгөө бодоод багш надад юу өгөх юм бол маргааш яваад орох надад юу өгөх бол гээл. Тэгээ нойр өрөхгүй өглөө хичээлдээ очиод өглөө хичээл суучаал өдөр мэргэжил ордог байхгүй мэргэжлийн хичээлтэй байдаг. Лимнийхээ хүүхдүүдийг дагаал бэрхэ лимний ангиргүйгээд орлоо. Тэгэл би ч устаасаа жоох нөгөө нэг насаар ах юм чинь доош уйлраад ороод ирсэн. Жоох өндөр үетэй ингээд ардны гэсэн ингээд зогсож ирсэн чинь. Нам ороод ирэхээр ингээд харцсан. Тэгээд ингэж хэлсэн аа. Хамгийн түрүүнд намайг дууддیں۔ За нэм жинцэн минь хөө наашэр гэдэг. Айлындаас юм ухаал ингээл зүнхээ ухаал. Тэгэл тэгсэн чи би дундуур нь ингээл яраал ингээл гарсан чи нөгөө манай ингээ хөгтөж чи гайхаал энэ одоо юу лимбний ангид орчих чи энэ нөхөр яах гэдэг нь л гээл гайхаал. Тэгсэн чи багш эндээс ингээд нэг гоё хим гаргаж ухсраал ингээл барайл. Халтайсан гоё бүр ингээд яг алтаар ийцсэн юм шиг бүр ингээд юм шиг тийм гоё лимб байгаа байхгүй. Лимб чинь гуйлын лимб байсан бидрийг багахад. Тэгээд шив шин. Тэгээд багш тэгээд урд оройн очиж хараад тэр лимбийг өнгөлсөн байгаа. Надад бэлтгэхэд бэлдээд бүр ингээд гялтайсан болгоод бүр үнэхээр гоё болгоцсон. Манай ангийн хүүхдүүдийн лимб хажууд нь басаас юм байгаа юм жаа. Миний лимб алтан юм аа. Багш нэг алтан лимб чи ингээд за миний хөөмаа гал. Би нөгөөтгин жаа гэж авч байгаа юм. Амар гоё лимб юм чи. Ингээд авсан за миний хөө сайн лимбчин болоорой гэж тэгсэн. Би тэгэл за багшаа гэл ингээд авчихгаар чи тэгэл би шууд лимбний ангир орчиж байгаа байхгүй. Миний сэтгэлийг тэгж амар гоё уруулсан байхгүй. Тэгээд тийм гоё лимб авсан ч одоо лимб рүү орохоос яах юм тийм үстэй. Багш маань тэр өдөр аппликатор бүх юмнуудыг лимний ингээд зураг зурж байгаа л хэдэн үхэн бүглүүл лимонг дууртын энүүгэл ингээд тийм энүүх айлын ингээд дугаар гадах та гэж ингээд хажууд ангиж байгаа лимби маань дуургалаа сурчихж байгаа. Тэгээд нотын таниулчих. Тэгээд над гам бичиж өгөөд. За минь нөхөн надхаа хараад цаахан сургууль хийж байгаа тэгээ маргааш хүрээд ирээрэй гээл бит хоёрын хичээл дөр ингээд маш хурдан ингээд хурдцтай. Угаасаа жоохон хоцорсон байсан учраас намайг ер нь бол ингээд уртын дугаар амлуулсан. Дөнгөж дуу тоглолт сураад хөхөө гээл дуу бичиж өгөөл. Эдийн засгийн гүрэнтхэн сүдэр гэдэг ингээд энэ уртын дуунуудыг бичиж өгч байгаа юм. Тэгээд ингээд нотон гэж над руу ингэж харуулж агаад өөрөө дуулаад өгч гэсэн. Шалзат баха гэдэг энд бас ааруулт маруулт хэлчихнэ гэж бод. Тэгээд дуулж байгаа. Тэгээд ингээд нотныг ингээд нөгөө аян дагаад ингээд яваад байгаа юм чинь. Ингээд би нөгөө нотыг уншаад ингээд ямар гоё юм бэ ийм айттай дуу юм биш тэгэл
газ гараал нөгөөтг нь коридорцтой хид сайхан ингэж өгөөл нөгөө багшийн тайлбарлаад өгснийг нь мартахгүй тулд газ тэр доор нь ингээл ягаал тэгээд нэг хурдан чэйжилждэг хүүхдээсэн тэгэл газ нөгөө дуу багшийн зааж өгснийг тэр доор нь чэйжлээл буцаж орж ирээ шалгуулаад дараагийнхаа дууг аваалаа бас ингээд явчихдаг. Тэгэл лимний мэрэгжилтэд ингээд амцуу шамлаад одоо ингээд эргэж буцалтгүй орсон. Тэгээд энэ мэрэгжлийг сонгож лимчин гэдэг мэрэгчлэр сурсандаа би бас маш их баяртай байдаг. Магадгүй би морин ураар сурцсан бол одоо ингээд хүү амтлагт байх орон зай надад бас байсан уугүй юу те. Тэнгүүт юм бас цаанаасаа гэдэг шиг тэгээд би энэ үлээрийн төрлийн хөгжимний мэрэгжилтэй болсноороо одоо хүү амтлагийн хөөмичин тэгээд энэ үлээрийн төрлийн цуур, лимб одоо тэгээд энэ хил хуур те. Тэгээд ийм хөгжмүүдийг тоглодог хөгжимчин болсон. Энэ орон зай бол байсан. Тэгээд сайхан сургуулиасаа сурсан мэдсэн багш нар сайхан багш нарынхаа өгсөн одоо энэ мэдлэг мэрэгжил бүх зүйлийг өдөө зэрэгтэй авч аваад энэ оны ихээр Монгол Улсын гавь жүжигчин гэж сайхан цол хүртлээ. Тэгээд олимпичдээсээ би чинь одоо хувьсгалаас хойш тоолоод үзэхээр би 7 дахь лимбиний гавьтай мөлий. Олон биш баа зү тэ. Ортонд битэмсгаар тоглохын уламжлал энэ арга барил бол миний одоо үндсэн одоо миний хамгийн сайн чаддаг миний хамгийн гол зүйл маань. Тэгээд тэрүүгээрээ ч юм уу одоо лимний битэмсгаг ЮНЕСКОд бүртгэхэд бас гол үүрэг гүйцэтгэж судалгааны багтны ажиллаж тэгээд 2011 онд битэмсгаа маань ЮНЕСКОд бүртгэгдсэн. Энэ бол миний одоо эргээд харахад миний одоо лимбэндээ оруулсан хамгийн том хувь нэмэр одоо юу миний лимбэнд бассан баган чинь юу юм бэ гэвэл одоо би энийг л ярих юм байлээ. Тэгэхээр чинь ортын дууг битэмсгагаар хөгжимдөх уламжлалт арга барил гэдэг нэрээр ЮНЕСКОд бүртгэгдсэн шүү дээ. Тэгээ сайхан 10 жил консерваторт бас лимбэ заасан байна. Шав бэлдсэн өөрийнхөө дараагийн үеийг сайн багш нарын шав юмч одоо бас дараагийнхаа үед бас энэ сайн багш нарынхаа зааж чиглүүлсэн зүйлийг бас түгээ дэлгэрүүлээ. Нийгмийн хариуцлага, хувийн хариуцлага бас те хөгжимчнийхээ хариуцлагыг бас ингээд биелүүлээгээд сайхан багшилсан. Тэр багшлах ч гэсэн бас учиртай л байсан баг. Тэгээд багшлыг гэдэх хад бас оронтой байхгүй бол хэцүү шүү дээ тийм ээ. Тэгээд яг цаг үеийн тэгж таарсан би бас тэнд сайхан ажиллах санал ирж тэгээд сайхан цаг үед 10 жил багшилсан 2008-аас 2018 оны хооронд. Тэгэл багшийнхаа ажлыг өгөөл хөв амтлаг руугаа одоо бүх уран бүтээл руугаа сайхан орсон доо. Сайн багш нарын шав учраас энэ хичээл номыг яаж явуулах уу те? Би энэ лимб гэдэг хөгжмийг хүүхдэд заахын тулд би юутай байх вэ? Би яаж харагдах ёстой хүүхдэд? Тэгээд юу би сайн мэдчихийж миний хүүхд цаашаа тэр миний мэддэг зүйлийг яаж авч явах юм бэ гэдгийг л маш сайн боддtiin байлээ. Тэгээд манай багш надад ингэж зааж ирсэн штэ. Тэр надад аюу амар байсан штэ тий. Олон юм нушаад тахгүй. Ингээл зарим юмыг бол ингээд баг ярих шаардлагагүй. Тоглоо үзүүлчихээр өөрөө шууд ингээд үзүүлчихэнгүүт хүүхд дагаад ичдэг байхгүй. Миний одоо ингээд багшлж байгаа хугацаанд нэг мөрдөжсэн зүйл гэвэл хүүн аавгаа дурддаг, шавн багшигаа дурддаг тийм одоо нэг уламжлалаа штэ. Тэгж ярьдаг штэ бас. Тэгэхээр багш хүн ямар байна? Цэвэр цэмцгээр хувцлахаас өсвөлээл те. Энэ хувийн соёлоос өсвөлээл би ямар хөгжимчин гэж өөрийгөө хөндлөж одоо ингээд хайрлаж те. Мэргэжлээ яаж хайрлаж за хөгжмөдөө яаж хандж байгаагаас өсвөлээл ингээд энүүгээрээ бүх зүйлээр ингээд шаваа ингэж энүүгээрээ л бэлдэх ёстой юм гэдэг. Багш нараас хараад авсан байсан учраас түүнийг л хийсэн. Тэгээд багш хүний ажил бол ийм 10 жилийн циклтэй 10 жилийн одоо эффекттэй явд юм лээ. Миний ажилласан 10 жилд бол миний ажил нэгсэн харагдахгүй. Одоо би яг тэнд чи ажиллаж байгаа учраас яг би одоо ингээд одоо би тоогооч өнөрөл хоолоо хийж байгаа учраас тэр үнэрийг гарахын төдийдэлтэй яг идэх болоогүй шүү дээ. Тэгээд гаргаж ирээ тавган дээр тавиад одоо тэгээд тэр хоолыг ямар болсныг нь хүн ингээд амтлаад өө гоё болсон ба шүү дээ. Дараа нь мэддэг шүү дээ. Тэнд хийж яхад бол ямар болж байгааг нь сайн мэдгүй гоё үнэр гараал гэдэг шиг багш хүний ажил дараагийн 10 жилд нь шавнар нь хэр болсон бэ гэдгээр миний ажлыг харагддсан юм бэл. Тэгэхээр одоо эдний шав маань бас ингээд сайн явдаг би тэрэнд маш баярлдаг. Одоо ингээд амьдралах ажил төрөл бүхэл л одоо ингээд хийх юм аягээд зоригтой өрөвдөлттэй олцгоогоо таны жил орон гэртээ ингээд унах унаатай ингээд явгот нь бас энержлээс болоод би одоо муу амьдарч ийн гэж хэлэх хүн дотор байхгүй шүү дээ. Тэгэхээр одоо болж ин доо гэж одоо их баярлдаг. Одоо ч тэгд үргэлжилж байгаа. Одоо би лимнээс гараа явцсан биш. Сэтгэл зүрх үргэлжил тэнд байгаа. Тэгээд давхар бас энэ лимнийхээ орон зайд өөрөөхөө юу яаж нөлөөлж болох вэ? Би юу хийж одоо ингэ харагдах юм те.
хүү хамтлагийн хөгжимчин хомич ингэ явж байгаа. Гэхдээ лимбичин гэдэг утгаараа би юу хийх юм? Би одоо жишээ нэг уртын дуу тоглолчмоор байвал сэнгийн тал сайхан тоглоод бичлэгээ оруулцдаг. Тэгээд тэр дараагийн үе мэн хараад, дүүнер мэн хараад те урам зориг аваад тэндээс тэгээд дагаад адилхан бичлэгийг надтай бадалтаад үзэлцээд ороод иж бас болно те. Тэгээд ингээд им сэтэл өгийгээд. Тэгэл жишээ нь иймэрхүү зүйлүүд ингээд хийгээд явж идэг. Тэгээд угаасаа миний одоо үндсэн мэрэгжил маань ялтчгүй л одоо лимбичин учраас эндээс бол би хаач холдохгүй юм лээ. Тэгээд угаасаа би хөгжимгүйгээр энэ хөгжим мужийн коллеж гэдэг сургуульд орохгүйгээр өөрийгөө ерөөсөө төсөөлж чадахгүй байсан байгаа хөөх тэр үед. Тэм учраас тэр одоо хөгжимчин болно гэсэн тэр амар том юм хүсэл эрмэлзэлтэй би тайзны л хүн юм байна. Тайзан дээр л байж идэг хүн болмоор байна гэдэг ийм одоо хүүхдийн маш гоё том мөрөөдөл намайг өнөөдрийн зэрэгт хүргэсэн. Би тэрнээсээ эзэж ухарч нэтэж байгаагүй. Тэгээд яг тэр жаах хүүхд байхдаа ням жансан ямар байсан яг тэр шиг л одоо миний дотор тэр хүүхд байж л байгаа. Тэр сэтгэл маань тэр хөгжим тайртай зүрх маань одоо ингээд өдөр болгон хөгжим тайртай гараал зохилж байгаа. Бүхэл өсөл ирмэлзэл маань унтраагүй учраас мөхөөгүй учраас намайг өнөөдрийг хүргэсэн. Тэгээд тэр хүчтэй зориг зүрхэндээ одоо би үнэхээр талархдаг. Тэгээд яаж би тэр дунд сургуультай сурсаар байгаад ингээд хөгжимчин болохгүй замыг сонгочоогүй. Яаж ийшээ ингэж орж ирсэн бэ те. Тэр зоригтой бөгөөд ээж аваасаа бүр зүрэн байж ийшээ хөгжим рүүгээ орж ирсэндээ би үнэхээр өөртөө баярлдаг. Чи сайн шүү. Чи маш зөв шийдвэр гаргасан шүү гэдэг. Тэгээд тэр хүүхэд ингээд дотор маань байж байгаа. Тэгээд маш гоё. Энэ түүхээ би ярих болгондоо ингээд амар гоё ярих дуртай. Одоо ирээдүг өөрийнхөө гараар өөрөө шийдсэн байгаа шүү дээ. Хамгийн анх одоо ингээд энэ хамтлаг дотор орсон хүмүүсээс хамгийн анх эхэлж ах дээр ирж сонссон нь бол би л дээ. Миний бие. Тэгтээ ах Ташка ах маань урд нь 8-9 жилийн судалгаа хийгээд энэ Монголд ардын урлагаар замнаж байгаа олон хамтлагуудад ер нь санал тавьсан юм билээ. Хүн хамтлаг гэж би нэг юм шинэ прожект хийх гэж байна. Энэ танарт ямар санагдаж байна? Энэ л орох уу? Тэ? Тэгээ ах ч одоо ингээд юм ардын урлагаа хийдэг хүмүүстэй л хандна штэ. Ардын урлагаар юм хийх гэж байгаа учраас хөөмөлдөг, хөгжим тогтдог, давхар юм хийдэг хүмүүстэй л хандаад. Одоо тэгэл тухайн ардын урлагийн хамтлагуудыг урьж авчираад өөрийнхөө амийг сонсгоод та нар энэ прожектод маань орох уу, ажиллах уу гэд ингээд санал тавьж исэн байдیں۔ Тэгэл тэр санал тавиал явж исэн хүмүүсийн нэг л байсан би. Тэгээ надад бол үнэхээр маш шинэлэг. Би бас өөрөө ардын урлагийн хамтлагт байсан, Алтан оргилгээд хамтлагт байсан. Яг адилхан юм этникийг одоо үнэхээр сонирхож исэн. Энийг сонирхож исэн учраас би өөрийгөө хөөмигөөр, цуураар, хил ураар, бусад төвшөр одоо энэ туйлсын талын ч юм уу энэ магтдаг энэ урсгал чиглэл рүү өөрийгөө ингээд хивээлэгцэн, азаалгацсан өөрийгөө бэлдээд явж исэн. Тэгээ угаасаа бидний үед л бас энэ зөвхөн лимбичин одоо хамтлаг дотор лимбэ тоглодог энэ одоо арга барил бол ингээд тоцрогдоод ерөнхийдөө хүн янз янзын талын мэрэгжилтэй байж иж одоо ингээд гадаадын одоо тэ хөтөлбөр байлаа гэхэд нэг хоёр лимбичин байлаа гэж бодоход хөөмөлдгийг авч байгаа байхгүй жишээ нь тэ. За янз янзын одоо юмд ингээд бас өртгөн ч гэсэн бас ингээд давхар мэрэгжлээр мэрэгчсэн байх юм бол их зүгээр юм байна гэдэг. Цахны хөгжим бүжиг төгсөхөөс эхлээл ер нь энэ хөөмөгөөр бас хичээллээд өөрийгөө ингээд хөөмөч гоё урлагчтай. Тэгээ ингээд хоолоогоо дөргөөгөө дуурж мурахаар амар гоё санагдал. Энэ ямар гоё урлаг байна. Хөөмөгөөр сураа өөрийгөө нэлээд сайн сургая гэдэг. Анги дотор хөөмөлж ингээд манай ангийн хөлтөд нүтч ямар мундаг лаг ингээд аллаг урам өгөөл тэгэнгүүтэн тэгэл цаашаа судлаад тэгэл хөөмий мэддэг ойр дотн найз майзтай багш нараас асуугаад энэ дууралт яажийнэ тэргээд одоо манай Бархбах чинь Ёчингийн Бархбах маань намайг цахны хөгжим бүжиг тогт багш байсан. Бас шинэ залуу багш ирээд Европор бахан аялын тоглолт Монголд хийгээд явж байгаад ирсэн. Одоо тухайн үеийн урлагийн маструудтай тэгээд хөөмөч юм явган гоё тэгэн болдгоо энтертэй хамт явж байгаад ирсэн. Өөрөө бас хархирдаг энэ төр болсон. Барахшаасаа энэ яаж ийн гээл одоо ингээл те өөрийгөө ингээд шалгуулаад чи ингэж дугаар ингээд байна чи ингээд тэгээд байна гэл тэгэл тэр таймгаа ингээд тухайн этник чиглэлээр тогложсан хамтлагуудын тэгэл одоо Европ тоглодог хамтлагуудын CD мэдэнүүдийг айгүй гоё сонсгоол. Тэгэл өөрийгөө хөгжүүлээд явж исэн. Тэг өнөөдрийн хүүгийн одоо гишүүн нэг гидсэн байхад бол маш том нөлөө үүрэг.
гүйцэтгсэн. Тэгээд Дашкигийн анх хэлэхэд үнэхээр л одоо тэр нэг иймлэм хийх юмсан гэдэг нэг бодцсон нэг юм өндөрлөг байгаа шүү дээ. За нэг юм этник хамтлаг тоглоод үзлээ. Энэ бас л ингээд яг нэг юм хамтлагийн нэг жижиг төрлийн юм хамтлагийн юм бүрэлдэхүүн байгаа. Энээс өөр одоо тэг ингээд бүр ингээд орчин үеийн хөгжимтэй ингээд хойлсон юм шинэлэг нэг юм прожект бас байж үзэх юмсан ингээд цаанаасаа ингээд бодоод яваадсэн. Тэрэнд мань яг л таацаад ороод ирсэн л да ахын хийж байгаа зүйл. Хамгийн эхлээд бид нар бүсгүйн дууны одоо ингээд демо хувилбарыг надад сонсоход энэ яаж энэ дээр ингээд болох юм наргалхан модон зэцгэн оргон гэмээ гэж ах зөөрөд болж байгаа. Энэ дээр нэг юм тавшуур тоглох юм аа. Гэл тоглох юм гэдэг ингээд нөт нь гитар сонсогдоод байгаа байхгүй. Гитарын тоглолт сонсогдоод байгаа шүү дээ. Тэнгүүд за энэ тавшуурыг гитар шиг л гусгах юм байна да. Ах надад тавшуур тоглох гэдэг. Жаа тоглоодохдоо наа тавшуураараа тоглоод гэдэг. Хөгжмөө авчирчаад ахтай ярилцаад байжсэн чи. Тэнгүүт нь тавшуур тоглонгоо ингээд дуулна гэдэг миний гол юм ингээд би дуулмаар байгаа байхгүй. Тэгээд тийм хүмүүлдэг хамтлагууд дотор дуулж ингээд ирснийг би ингээд амар дуулмаар байдаг. Голол дуулдаг хүмүүсийн нэг л амар шүү дээ. Тэнгүүт би ингээд тавшууранда түүрдэх юм бол дуулах чинь одлоо олчих гээд байгаа байхгүй. Тэнгүүт за энэ тавшуур ах надад тавшуур тоглох гэдэг юм даа гэдэг. Жоохон цухтагаад жаахан яваад тэгээд хөгжимчийн ажил мэтлийг жахан тэрүүгээр намаа цанаа гээ шинэ жахан гэж их тавиал тэгэл галаагаа холбож өгчөөл тэгэл ирж очиал ингээл яваалгүй чи яагаар яваад нэг байр ингээд хөгжимчийн ажил босгоо байна гэж тавшуурчтай болох юм ингээл хүлээгээл тэгээд темко маань ингээд 10 жокко хийгээд тэгээд тавшуur мушураад эндээ ингээд тоглоод байгаа шүү дээ чи тоглолцголтой гэхээр темко би тоглохгүй тэгээд тэгж явж байгаа л тэгэл амжилт мэтлгүүдээ орол яваадсан тэгээд орон бүтээлүүд нар жигдэрэл тэгэл инкуш маань орж ирээд галаа утгаараас ахасаад за одоо нэг юм рок ч юу тэгээд мөрөөр тоглолт хөмөлдөх залуу хэрэгтэй байна гэл галаа утгаар юу юм ингээ харсан логос инкушийг л гэж байгаа байхгүй тэгэл инкушаа хэлээл тэгсэн ахын инкуштай холбогдоод тэгээ инкуш маань орж ирсэн бид нар хамтаа салтай орилготлог тоглолдог тэгээ энэ тэнд бас хаагээ гэж хэлдэг шүү дээ. Юм янз янзын тоглолтнуудад ингээд оролцоод биеийнхээ чадрыг мэддэг. Манай инкуш чинь чадaltaй шүү дээ. Сайн мөр уурчих. Ирч хүчтэй. Темп мемпний одоо хурдан мурдан байна уу тэрэнд одоо нэг ингээд техникийн одоо ингээд хувьд ингээд хөрхгүй тийм асуудал байхгүй. Гар урны хурд мурдан гүцгүй гэх асуудал байхгүй. Морин урыг тоглоё л гэдэг юм сэтгэлтэй амар гоё. Тэгээ тэрэнд нь амар хайртай. Тэгээд давхар хөмөлдөг. Бас л ингээд галааж гисэн би ч гэсэн инкуч гэсэн бид нар хөмөгөө давхар хичээлээ л яваад байгаа. Хөмөн дээрээ сайжраад биеиндээ бас ингээл хилж заах юмнуудаа ягаал ингээд энэ дээр ингээ хосчлаад тэгээ хосчлаад ингээл тэгээ биеийнхээ чаддаг юмд хайртай залуучууд байсан. Тэгээ биеийнхээ яг нөгөө нэг чаддаг юмнуудаараа ингээд надад нэг тийм нэг нандин гоё чадвартай дүү байгаа даа гэдэг хахад ингээд ингэж хилцгээгээл биеийнхээ дуудаад тэгэл орж ирсэн. Тэгээд тэр биеийнхээ одоо ингээд хөгжимчөнд нь хайртай ингээд цугларсан учраас тэрний ард хайрлаа байхгүй. Биеийнхээ хүндэлдэг, маш их хайрладаг. Биеийнхээ тоглолтоор биеийнхээ чаддаг зүйлээр бахархаж чаддаг. Тийм байх чинь тэгээд бидний одоо ингээд бүхэл юм шүү дээ. Амжилт хамгийн л энэ зүйл юм байна. Үндэснэ гэж боддог. Тэгээд сайхан хамт олноо ингээд цуглуулахад нь оролцоод цуглараад тэгээд нэг мэдсэн чи иргээс 10 жил болчихж яг цаг хугацаа гэдэг бол бас харсан юм шиг л явд юм байна. Тэгээд 10 жилийн хугацаанд маш сайхан олон хариуцлагатай гоё тоглолтуудын ард гарсан байна. Маш сайхан уран бүтээлүүдийг хийсэн байна. Тэгэл одоо Дашкийнхаараа хамтлагаараа одоо ингээл маш их бахархаж байна. Эргээд энэ тухай ярьсан ч бас гоё шүү дээ. Тэрстэй амар гоё. Бид чинь одоо энэ дэлхийг тойрох тоглолтоо 19 оны 5 сард бид Монголоос эхэлсэн. White Rock гэдэг парк дотор байдаг байсан. Тэр бөмбөрийн центр тоглож байсан. Тэгээд анхны тоглолтоо Монголдо хийж аваад тэгээд гарыг. Тэгээд лейблтэй болцсон. Бидний аялын тоглолт зарлагдсан байсан. 6 сараас эхлээд. Тэгээд 5 сард 2 удаа тоглоод. Тэгээд анхны тоглолт бол маш гоё дурсгалтай. Яг тайз руу алхаад гарахын өмнө бол ингээд яг ингээд бүр ингээд хамаг юм ингээд догтлол бүр ингээд балардах хэмжээнд очиход хүртэл ингээд тий бүр тийм за өөрөө хянахгүй бол болохгүй шүү дээ тий. Тэгээд тэнд хүмүүс ингээд ойролтоол ингээд тэгэл хүлээгээл анхны тоглолтын ингээд тайз руу ингээд гарах гэж байгаа мэдрэмж хүү.
Тэгээ бид нар урталт нь нэг тийм интро хийсэн байсан нэг юм тэнгэрээс ирээд байгаа юм шиг ингээл бидний дөрвөн юм анимашн төрхийг ингээд таазан дээр ингээд зураад ингээд гэрэлтүүлээд ингээд гаргацсан. Тэгэл тэд нар ингээд дээрээс яриад байгаа юм шиг тэгэл. Нөгөөдөг чи явж байхад ингээд хамаг биений арьс ус бүгд ингээд босцсон. Тэгэхээр гараад алаад өгье гээд байгаа мөртлөөсөө бас алгын тулд яах ёстой байлаа гэ тэ. Төлөргүй бол болохгүй шүү дээ тийм үстэй. Бүр хяналтаа алдчих юм болохгүй шүү дээ. Хүү зүрх мөрчи зохилж ийн гэж алж ийн. Тайз руу гарсан тэгэл хөтлөх, ярих, хүмүүстэй мэдчлэх бүх юм шив шин шүү дээ. Бид нар анхудаага л тэгж үзэж байгаа. Тэгэл дуунуудаа тоглох одоо бүх юм чинь аг анхудаага байсан. Тэгэл маш сайн бэлтгэл хийсэн байсан. Тэгэл тоглолтынхаа ард гараал тэрвэрлдэл яа амар гоё тоглолттой ижлэн штэ гэж ингээд байж их үнэхээр гоёсэн. Тэгэл маргаашийн тоглолтын дээр бас жижиг шижиг одоо ингээд өчигдөр иймэрхүү бас өнөөдрийн юм алдаануудаа ингээд засаад ингээд тоглоё гэх. Тэгэл тэр чинь амар том хоёр туршлага болж байгаа байхгүй. Яг тайзан дээр яг амьд тоглолтоо бүтнээр нь тоглож үзнэ гэдэг чинь. Тэр атмосферыг мэдэрнэ гэдэг чинь. Тэгэл дэлхийн тоглолт руу гарч ирсэн да. Тэгс ч бас гоё мэдрэмж. Маш чухал цаг хугацаа байдаг. Тайз руу алхаж гарахаасаа ихсүүлэл за энэ Монголдо ч яг нэг хамтлаг тоглож ийн гээл те. Манай хүү хамтлаг гал ингээл хүмүүс ингээл гадаад орн тоглоно гэдэг чинь улсын нэрүүнд ард нь явж идэх байхгүй. Монгол улсын хамтлагчтай гэдэг тэр том одоо юм те зүйл чинь биднэрт бас нэлээд том одоо үүрэг хариуцлага бодох зүйл маань байдаг. Тэгээд өдөр болгон тайзан дээр одоо улсынхаа нэрээр дуудуулаад улсынхаа нэр төрийг өндөр төрхийн төлөө харс үлдээ барайл гардаг. Тэгээд тэр мэдрэмж үргэлж гоё идэг. Тэгээд тэр улсынхаа нэрүндийг өргөөд явж байгаа гэдгээр ээж бас их маш их бахархдаг. Тэгээд тэрийг унгаахгүй юмсан гээл ингээл хичээгээд явчихаар тэгээд бүх юм болчих шиг л болдог. Тэгээд энэ өвөг дээдсийн одоо бидний нөвлөж өгсөн энэ сайхан өв уламжлал энэ өв соёл ЮНЕСКОд бүртгэлтэй ихэнх урлагаар нь одоо яг тэрийг амьдаар нь хийж тайзан дээр яг тэрийг л хийж одоо тэрүүгээр уран бүтээлээ бий болгодог. Энийг минь бас ингээд ЮНЕСКО хараад энэ хүү хамтлагч нь ийм биш дээ. Тэрнээс одоо нэг зарим нэг дугуулт симплтад хийчихдэггүй те. Тэр мориор нь яг л мориороор дуурд юм байна. Товшуур нь яг л товшуураараа дуурд юм байна. Дээрээс нь өөрөөсөө яг хөөмөлд юм байна. Тэгээд тоглолтын хөгжмөдөө бүгд яг ингээд амьдаар тоглолт юм биш тэгээд. Тэгээд тэрэнд нь одоо жишээ нь те Монгол хөөми ЮНЕСКО бүртгэлтэй туйл бид нар туйлсын хэлбэрээр дуулдаг те. Гэт бүх юм туйлсын одоо хэлбэртэй явдаг. За тэгээд морин хуур те. Уртын дууны шуранхаа муранхаа өнөдр дунд нь өвжлэдэг штэ. За тэгээд л үлээ өргөжм мөн цуур өгжм маань бас ЮНЕСКО бүртгэлтэй. Ингээл энэ одоо бүртгэлтэй бүх өөрөө ингээд шууд л ингээд төгжмөө хийгээд тэрийг ингээд дэлхийд ингээд сурчлаад явдаг хамтлаг юм маань гэдгийг маань олж хараад тэгээд бид бүхнийг ЮНЕСКОгийн Artist for Peace буюу их тайван төлөөх уран бүтээлч гэдэг эрхэм одоо өргөмжилж одоо бидний Монголын одоо хүү хамтлагийн уран бүтээлээр дэлхийд дахинд их тайвныг зарлан тунхаглана гэдэг байгаа байхгүй. Гол үзэл санаа. Бид явж байгаа газар болгонд бол их тайванч одоо үзэл санаатай их дэлхийг хайрлах, агаар ус тэ бүх юм хайрлах, хамгаалах энэ үзэл санааг уран бүтээлтэй шингээсэн байдаг. Тэгээд ингээд ЮНЕСКОд бүртгэлтэй энэ өөрсдийнхөө энэ хандин өвөр ингээд өөрийнхөө хэлээр өөрсдийнхөө хөгжим одоо хөг аяараа тэ ингээд дэлхийн хүн төрөлхтөнд одоо ингээд бас нэг шинэ гой зүйлүүдийг мэдрүүлээд явж байгаа учраас энэ Artist for Peace гэдэг энэ өргөмжл маш гоё өргөмжл нэг одоо хүртсэндээ энэгээр дуудулж явж байгаадаа бас их бахархдаг. Энд маань одоо ард нь улс орны нэр өв соёлын маань одоо үнцэн манай хамтлагийн одоо тий хүндлэл хаахан яваа вэ гэдгийг одоо эндээс бас харж болох баг. Энэ бол хамгийн сайхан бас бидний хүртсэн бас гоё өргөмжлүүдийн нэг гэж харж авдаг. Өв соёл чухал байх уу? Өв соёл гэдэг чинь одоо бидний хүрээлэн байгаа Монгол хүн гэж бид нар одоо хэлхийн тулд юутай байж иж Монгол болох вүлээ тий? Тэр бүх зүйл чинь ингээд бидний бүчээд байж байгаа бүх зүйл маань л өв соёл. Бид нар хэл яриа маань Монгол тий? Тэргүүрээ сайхан зөв одоо цэлмэг ярих тэр оюун ухаанд нь байгаа тэр үгийн сан баялаг тий? Тэгээд тэр үлгэр домгоосоо сонсоод сурцсан одоо ингээд одоо шүлэг найраг шиг ярддаг байх чинь өөрөө ингээд хэлний соёл маань явж байгаа зү тий. За нэг монголоор нэг сайхан дуулцдаг.
За нэг хөгжим тоглолцдог, хуур тоглолцдог, хуурд барьж аваад тоглолцдог баг. За тэгээд Монголд илээ өмсцэн сууж яах гээд бодлоо. Тэгээд тэр бүхнээр өөрийгөө ингээд цэнгэлцэн зэвсгэлцэн байх юм бол гадна талаас шууд утгаараа Монгол хүн пүнк гэж харагдаж шүү дээ. Тэгэхээр хүнийг ямар болгож харагдуулж чинь, хэн болгож харагдуулж чинь гэдэг маань өөрөө энэ соёлын хүрээ, энэ соёлын одоо ингээд хүч чинь ингээд бидийг бүчээд байж байгаа тэр өөртөө бий болгосон зүйлүүд чинь ингээд монгол хүн болгож харагдуулах хамгийн том одоо үүрэг даалгаврыг биелүүлж байгаа юм. Тийм учраас за энийг бол Монголд байхдаа бол нэг сайн ойлгохгүй байх уу одоо ингээд те нөгөө ардын юм ингээд харангууд нэг дээл өмссөн хүн морин ураар сууж мэднэ манай нэг юм байдیں۔ Гэл ингэх бах. За бусад одоо ингээд те ингээд юм хөнгөө хөгжим дуртай одоо ингээд гадаадын өмнөдийг шүтээ тэргээ сонсоод явж тэр маань амарлаагүй гэл дэлхийд дээр тэр хийж байгаа зөндөө бүхэл улс орнд тэр байгаа адилхан хийж байгаа. Яг хилэндээс гарахаар яг тэр нөгөө нэг хуур бариад сууж байгаа дээлтэй өвөгийн төрөгчин л Монголд харагдуулаад байгаа байхгүй. Тийм учраас тэр зүйл чинь ингээд үнцэн нь орж эхэлдэг байхгүй. Тэгээд бид бүхэн бол одоо яг монгол хэлээрээ дуулдаг. Хайл ингээл ажиглаж их тэгээд зэрэгтэлт ингээ хоорондоо ингээ монгол хүнээс асуугаад энэ яа сая үгээд хэлсэн бай энэ сая үгсэн маа нөгөөт нь тайлбарлаж байгаа юм зэ. Ингэдэг байхгүй яа нөгөөт тайлбарлав. Гэл. Тэгэл магадгүй эхлээд манай уран бүтээл аяараа хүний зүрх сэтгэлийг ингээ татдаг. Аяараа эхлээд төрүүлж хүрдэг. Тэгэнгүүт энэний ард ямар утга яваад байгаа юм бэ гэдгийг судлахын тулд ингээд хайж ирэл хайвал хийгээд судлаад яваад ортол нөгөө шүлгийг орчуулаад тавьсан байж дээ. Ийм утгатай ийм дуу юм биш нөгөө сая миний нөгөө гоё сонсоод байгаа дуу чинь гэх. Ингээд энийг бол одоо ингээд ийм зүгээр нэг сонсоод өнгөрхийн төдийд биш экспертийн төвшөнд бидний ингээд дуу болгоныг ингээд манай фэнүүд судалж идэг байхгүй. Тийм учраас хизээч тэр нэг гоё судлаад араас нь хөөж мэдсэн зүйлээ хүн чинь ингээд үнцэнтэй тооцдог штэ. Тийм учраас манай хамтлагийн фэнүүд үнэхээр үнэнч одоо фэнүүд байдаг нь бас тэрэндээ байт юм болоо гэж боддог. Тэгээд энэ бас нөгөө л өв соёлын маань үнцэн. Одоо ингээд дэлхийд тэр болгон байгаад байдгүй зүйлээр бид хүн ингээд комбайн хийгээд тэгээд одоо ингээд эрт идүүгээг өрн доронтой холбосон энэ одоо яг энэ 400,000 уулзуур дээр нь хүн амтлаг хүннүрэ курсгал оршиж байгаа. Тэгэхээр энэ бол дэлхийн хүндрэлтэнд маш үнцэнтэй одоо их хуучирсан их мартагдсан зүйл шинээр гарч ирэхдээ шив шин зүйл болж хувирдгийн одоо маш тод жишээ бол одоо манай амтлагийн уран бүтээлүүд энэ одоо гарч ирсэн түүх хүннүрэ гэдэг урсгалыг дэлхийд одоо танилцуулаад Монголын тал нутгаас та бүхний зүрх сэтгэлийг дайлахаар хүннүрэ гэж урсгалыг бий болгоод хүн амтлаг гэдээ гараад ирлээ. Хар сүлтэн барай өрөөд ирлээ. За тоглолтоо үзэх үү. Хувь уран бүтээлч бүр соён гэгэрүүлэгчтэй байхгүй да. Тэр чинь хүнд ингээд гадна талаасаа харагдах байдлаасаа алхаж гიშгээд явж их та хүртэл те хөгжмөн тоглоод тайзан дээр нэх гой хүн байжснаа амьдрал дээр ингээд ийм хамаагүй ийм одоо тийм байж болохгүй шүү дээ тийм үстэй. Тэгэл одоо ингээд яг л тайзан дээр гамшигэл одоо тэгж байхыг тэг хүмүүс тэгж л харж байгаа ш тийм өндөр хүлээлт бол байгаа шүү дээ. Тийм учраас соёлч боловсон одоо ингээд цэвэр цэмцгэр бай гэдгийг багш нар маань заагаад байдаг нь тэгэл ингээд ахуугаасаа эхлээл өөрөөсөө эхлээл энэ бүх зүйлээ ингээд хийх ёстой шүү. Алхаж гიშгэж байгаа чинь хүнд харагдаж байгаа чинь хүнтэй ингээд ярилцж байгаа чинь те чи би одоо ингээд тархитлагаа бас ингээд хэмжүүлнэ шүү дээ тэнд чинь энэ хэрэг мэдлэгтэй нөхөр юм хэр юм сурсан хэр туршлагатай хөгжимчин бай гэдгийг би энэ хоёр үг солихтой бол бараг шахуу шалгалтай үг шүү дээ зарим нэг хүнд бол тэгэхээр энэ бүхнээр би өөрийгөө зэвсгэлж энэ бүхнээр өөрийгөө ингэж одоо бүтээж одоо ингээд те хуйглж одоо ингээд байгаа газраа ярьж байгаа үедээ тоглож байгаа үедээ одоо энэ соён гэгэрлийн ажлыг одоо ингээд үргэлж хийгээд явж идэг соён гэгэрүүлэгчээл гэж их багч гэсэн уран бүтээлч хүмүүс өөрсдөө тэгж бодож явах хэрэгтэй. Тэгж бодож юмдаа хандах юм бол их зүв болох бах. Тэгж бодож юм. Тэгээд эн чинь өөрөө маш том агуулга л да. Тэгээд зүгээр нэг хөгжим тоглодог нөхөр биш те. Эн чинь улс орны өв соёл миний гараар дамжаад те. Тэгээд хин нэгэнд хүрэх гээд шүү дээ тийм үстэй. Чинь том үүрэг хариуцлага. Тэгээд соён гэгэрлийн гэж хэлээд байгаа чинь. Тэр соён гэгэрүүлэх үйл хэрэгээ тэгэл хүн болгон маш сайн өндөрт аваад явах юм бол солирлын маань нүүр царай төвшин тэ бүх юм ингээл яг л одоо ингээл сайхан харагдана өндөрт байна. Би тэгж л боддог ховор бүтээлж байгаа үед.
хүн амтлагт ороод энэ олон тайзан дээр гараад явж их болгонд наадахт мэдрэмж чи яг төрдөг. Би энийг хийх гэж л өдөө зэрэг хүртлээ өөрийгөө бэлдэж, өөрийгөө одоо сургаж юу болох гээд байгааг мэдэхгүй ч гэсэн ингээл те хөөмийг сураал, хөөмийн одоо ингээд мэдлэгийг ингээд зүгээр нэг одоо бусад хүмүүс шиг найзууд одоо хүмүүч шиг биш тэрнээс илүү би сурмаар байна гэж ингэж бүр өөрийгөө ингээд ийм амар ийм өлсгөлэн гэх юм уу те ингээд сурахтаа бүр ингээд хэвээр хэрэг юм сурвал надад сайн байна гэж ингэж л одоо ингээд гараас нь хөөцөлдөж одоо олж авсан мэдлгүүд маань. Тэгээд яг одоо энэ бас миний яг ингээд суралцаад яг ингээд өөрийгөө ингээд энэ төгжмүүдээр ингээд бүтээгээд явж их энэ сайхан цаг үед дээр энэ өв соёлууд маань бүгд одоо ингээд дэлхийн данстай болж ЮНЕСКОд бүртгэгдчихсэн тэр сайхан цагууд тэр бүгдэн дээр нь оролцсон байд. Тэгэхээр тэрний чинь үн цэнийг энэ юу болоод тойрчоо. Морин хуур одоо ЮНЕСКОд батлагдаад батламжийг хүлээж аваад өнкөөлөгч зарлиг уншаад байж хад ард нь хөгжим тоглоод оркестр сууж ялаа шүү дээ. За хүмүүний одоо урлаг бас ЮНЕСКОд бүртгэгдлээ гээл чулуу дотор хүмүүлдэг бүх хөгжимч тайзан дээр зогсчоод хүмүүлэхэд тэр донд хүмүүлээ зогсчихсон. Зураг нь хүртэл байж идэг. Тэгэл витаминсгаг бүртгэгт нь бас гар бие оролцсон байна. За цуурыг бүртгэгдээ дараа нь одоо Монгол цуур гэж сайхан хөтөлбөр хэрэгжээд 2016 онд олон улсын симфозиум зохион байгуулад тэрэнд бас зохион байгуулах комиссад нь оролцоод тэгээд цуураа хийж ирсэн төлөөлөгчд нь бэлэглээд ч гэдэг юм уу те. Ингээл өөрийнхөө чадах мэдхээр за тэгээд илтгэл тавиад шамнар бэлдээд анхны танхимынхын сургалтыг нь хөгжим бүжигдээр одоо ингэж хийгээ те. Шав сургалтууд энэ тэнд явдаг. Тэгээд нэг шав сургалтаар л сурж ирсэн уламжлал нь анхны танхимын сургалтыг нь бадж хийсэн байх жишээ нэ те. Ингээд энэ бүхэндээ нэг зүгээр нэг сураад яваад байгаагүй бас айгүй ингээд үүрэг хариуцлагатайгаар ингээд оролцоотой байснаа би айгүй гоё. Одоо ингээд их одоо хувь заяа юм байна да гэд ингээд харж идэг. Тэгээд өнөөдөр хүртэл энэ зүйлүүдийг хийж ирсэн байна. Хүн амтлагт энэ хүчээ өргөхийн тулд хүн амтлагын ард Монгол улсын маань нэр төр байгаа. Энэ Монгол улсынхаа нэр төрийг өндөр өргөх энэ том үйлдэл хүчээ өргөх гэж би өдөө зэрэгт хүртэл ингэж хөдөлмөрлөж өөрийгөө бүтээж сурж ирж дээ гэж би ингэж хардаг. Нөх одоо бүр амар ингээд шамтраал за боли хөгжмөө боли гэж бодож исэн үе бол уусаа байгаагүй. Тийм зав байхгүй ингээд ийм хөгжмийн амьдралд ингээд бүр ингээд гүн гүнзгий орооцолтоод явц бүр дөнгөж хөгжим бүжигт 5 дугаар ангид сураал бүтэн жил сураал 6 дугаар ангид орохын 100-наас эхлүүлээл театрт ажиллаад эхэлсэн. Алтар гэл хамтлагийнхаа бөмбөрчин боллоо. Бөмбөрчин болоод хөөмөлөөд ингээд явлаа. Тэгээд одоо шинэстэй заагаад ингэж явахтаа л явж байхдаа л одоо би алтар гэлд бөмбөр тоглодог, хөөмөлдөг. Тэгээд тийм багш байсан. Тэнгүүд шавнар маань бас тэрнээс ингээд үлгэр дуурайл аваад одоо ингээд миний лимбиний шавнар ихэнх нь одоо ингээд бөмбөр тоглож байна бас. Одоо манай энэ өн мөнх чинь миний лимбиний шав штэ. Яг 2008 онд би 6 дугаар ангийн жоохон хүүхэд энэ хүүхдийг аваад 2018 онд яг бакалаврын 4 жилийн заагаад школын 6 жилтэй 10 жил заагаад энэ хүүхдийг төгсгөөл тэгэл хөв амтлаг руу орсон л доо. Тэгээд ороход энэ нөхрөд гар бөмбөр тоглодог байсан. Тэгээ бас сайн тоглоно. Тэгээ одоо юм бас ийм хингэрэг тоглодог, сайн тоглодог хүүхд хэрэгтэй байна гэдгсэн. За хингэрийг нь бол мэдэхгүй ингээд цохиураар одоо хэр тоглох нь сайн мэдэхгүй. Гар бөмбөрдөө сайн. Гэхдээ та нэг шалгаадах юм ч гэсэн ингээд өөнөгөө бас ингээд шалгуулад. Тэг би багш нэгэд ингээд түлхэж мөлхөж байгаа юм биш шүү. Та зүгээр л өөрөө мэдэрээ даш каха гэдгсэн. Тэгсэн чинь манай өөнө шалгуулад тэгээд тэнцсэн. Болж гинэ гэд. Тэгээ манай хингэрэгч болсон. Тэгээ одоо ингээд энэ бас бөмбөр тоглож байгаа шүү дээ. Багасаа эхлээл ингээд сургахаа хажуугаар ажиллаад сурцсан учраас сойст 2001 онд ирээл оронгуудаа 9 сард сойст ороод 10 сард шалгуулад улсын ардын дуучин чуулга гэдэг миний одоо мөрөөдлийн одоо тайз маань байлаа шүү дээ. Би энд л очиндоо гэдээ захны хөгжмөж бахасаа л ингээд бодож исэн. Тэр маань ингээд нэгдүгээр курстээ би илчиж байгаа. 10 сараас нь эхлээд хичээлдээ явна. Ажилдаа ирнэ. Тоглолт моголтонд оролцсон. Репетит сургуультанд оролцсон. Тэгээ хажуугаар нь сураад байна. Хичээлдээ яваад. Тэгэхээр ингээд тэр дунд ингээд ер нь ингээд урлагийн амьдрал руу ингээд хүн үнзий ороод ингээд бижигнээ явцсан. Тэгээд юм шантрах мантай тий. Тэгээ яг хөө зүгээр надад бол сонголтууд бол байсан. За энэ ч одоо ингээд цэлэн бүндүнд хэцүү болж ирж байна да. Миний амьдралыг одоо ингээд хангахааргүй болж ирж байна да. Би одоо яах ёстой вэ? Тэ? Гэдэг тиймэрхүү одоо юунууд тулгарч исэн надад бол тэрнээс л одоо ингээд бүр ингээд за энэ хөгжим мэргэжлийг болоод би өөр юм хийя
гижсэн тохиолдол бол байхгүй маань. Мөдөрж байгаа нэрмжтэй үндэсний хөгжимчдийн уралдаан боллоо. Уралдаанд оролцсон чинь сайхан нэмжтэй төрлөлт 2 дугаар анд орчлоо. Тэгээд байжсэн чинь хөгжимчд багшлах уу гэд санал ороод ирлээ. Тэнгүүт нь за багшлая гэд. Тэгээд тэр санал болдоо бас манай багш нарт ирж болно шүү дээ. Тэг чи мундаг хөгжимч юм. Тэгээд заадаг багш нар байгаад байна. Тэгээд яг хөгжимч гэдэг чинь тэр хүмүүсийн маань өөрсдийнх нь гал голомт нь байгаад байдаг. Лим хөгжмийг тэр хөгжимчгээс сураад гарцгаасан тийм юм. Тэгээд би одоо юу гэж хэлэх гээд байна. Багш нарт маань ч олдоогүй боломж надад ингээд олдоод ороод ирэх жишээтэй те ингээд тэгэнгүүт л за чи кобой чи зүтг гэдэг шиг л за энэ нь бол одоо хувь тавилангаар орж ирж байна. Энд бол одоо би ялч үздэг хөстэй яагаад гэвэл миний багш нар эндээс одоо мэрэгжил мэдлэгээ авч гарсан энд гал голомт нь учраас би энд одоо багшлах хөстэй байна. Энд одоо ажиллавал би өстой тултлан ажиллаад бүх юм өгүүл одоо чаддаг мэдээ өгүүл өгсөн шиг өгөөд гарах хөстэй байна. Энэ бол миний нэр төрийн хэрэг юм байна гэдэг. Ингээл байгаа газар одоо ингээл тултал ажиллаад тултал байхтаа байгаа л ингээл явчихгээд бодоод зүтгээд хөдөлмөрлөө явцдаг. Тэгээд тэгж явж ирсэн мэн намайг өнөөдрийг ингээд бүтээсэн юм билэ. Одоо хүндлэл бишрлэл алдахгүй байх хэрэгтэй. Би одоо ингээд хүндэлдэг байж байгаа хүндлэхээ байчих юм бол болохоо байж шүү дээ. Тийм үстэй бүх юм болохоо байж. Тэгэхээр анх яаж хүндэлж ийснаа ерөөсөө хэзээ ч марталж болохгүй. Дашкахаага яаж хүндэлж ийла? Бусад дуран бүтээлч дүүнэрийгээ найз нарыгаа би яаж харж ийла? Яг тэр нүдэрээ харсан хэвээрэл баг хэрэгтэй. Тэгж л боддог. Тэгсэн хэвээрэл байгаа бид нар яг биеийнхээ төлөө гээл биеийнхээ арыг дагаал хамгаалал хараа өгөөл тэ тэр хүндлэл бишрлээл алдаж болохгүй маань л гэд байнга бодоод явж идэг. Тэгээ энэ дээрээ л хамтлаг маань хүчтэй байдаг. Амжилттай амг гол юмны үндэс маань энэ. За одоо төрсөн ахын дүүсээс илүү их цагийг илүү их сэтгэл зүрхийг энэ хүмүүстэй хамт хуваалцж байна. Эн чинь бас нэг одоо юу гэдэг үзүүлэлт үстэй те. Инхээр одоо ингээд заяагдсан залуус юм байна. Инхээр одоо өнөөдөр ингэж л энд цуглах гэж энэ одоо бүх зүйлийг хийж өнөөдөр бэлтгэгдэж ирсэн юм одоо жинхэнэ одоо ингээд дайчт юм байна. Тэм учраас энийгээ л одоо хүндэлж биширч энийгээ бодож авахгүй бол энэ маань хамгийн гол юм маань юм шүү дээ. Энэ бидний одоо хувь тавилан. Тэгээ энийгээ их хувь заяа гэж хэлдэг бид нар. Тэгээ дундаа хүртэл өгүүлсэн байдаг шүү дээ. Энэ нэг хувь заяа гэдээ болж идэг те. Маш гоё. Сая гавч жигч юм болно гэд ерөнхийлөгчийн тамга газраас ярьлаа. Тэгээ амар гоё мэдрэмж идэм билээ. Тэгээ бүхэл одоо нэг баг наснаас өндийг хүртэл ингээл тоолж ирсэн хөгжимчний амьдрал маань ингээл бодогдоол. Тэгэл хоолой зангираад энэд нэг юм гатгачаад биш тэгээд ер нь жоохон юм болон гутал ингээл энэ юм ингэчихдээ. Тэгээд багш нараа бодоод ээж аав хоёроо бодоод хамгийн дөрөв л ээж аав хоёр руу ярьж байгаа юм чинь. Тэгэл дуулгасан чинь манай нэг тийж уйлж мөлөд гэдэг юм биш л дээ. Тэгсэн чил мэлмэрч. Тэгэл аавыг тэгжихийг би чи баг нэг харж байгаа юм чи тэгэл ямар гоё мэдээ ямар сайхан юм бэ минь нөхөө гээл тэгсэн тэгэл тэгэхлийг одоо нэг тэ энэ ингэчл энэ мэрэгжлийг эзэмшигтэй нэг эзэмшсэн шиг эзэмшээд үдий хурцтэй минь нөхөө гээл аав ингээд ааваас ингээд магтаал сонсоод байж их мөч маш их гоё байсан. Ээж маань ч гэсэн хүү гээл. Тэгэл тэр мөчийг ингээд бодонгот яг л одоо бага наснаас өдийг хүртэл яг ямар хуу зам туулж ирсэн бэлээ гэдгийг маань үнц нь яг тэнд ингээд харагдах шиг болсон. Тэгээд цаахан хамтлагийн маань ч гэсэн амар гоё хүлээж аваад хүү гавж үзчих яхтаа олчих юм уу гээл тэгэл зарим нэг гавьяатаа гэж дуудаж үзэл одоо юу гэх юм бэ гажаая гэх юм уу юу гэх юм байж гэж байгаа шиг дээ гажаа гэх юм уу гэж байгаа шиг тэгэл манайхан чи их шооч л тоо. Санаанаас гардаг хүнд дурсамж олон бий л дээ. Яг түүрийн зам дээр яг тоглолттой байжсэн чинь нөгөө Чингис хаан одоо авахар болж игээд мэдээ ирдэг байхгүй. Тэгээд тэнд чинь орой энд өглөө бид яг тоглолтноосоо буугаад ирсэн чинь яг Чингис хаан одоо авахар болж игээд яг өндөр ингээд авлаа гээд.
Тэр мэдээг сонсоход амар гоёсэн. Тэр ч одоо ингээд нөгөө хүндлэлтэй улс орн маань бидрийг юу ч харж байна гэдэг чинь ингээд түүгээр дамжаад ингээд амар гоё юм бэл шүү дээ. Ингээд тэргүүн зэрэг одоо Чингис хаан одоо ингээд хүртлээ гэдэг. Сайн сайхан зүйлийн одоо ингээд эхлэн байж яваа да. Эхлэн болж явж байгаа да бас хамтлагаараа маш их бахархдаг. Тэгээд Чингис хаан одоо бол бас маш гоё байсан. Эцгийн нэрийг одоо ингээд бас сайнаар дуурсгана гэдэг чинь хүү болж төрсний хувьд бас одоо бодож явах хэрэгтэй зүйл шүү дээ. Тэгээд төрийн тэргүүн бүтэн нэрээр мэн ингээд уншаад Чингис хаан одоо хүртэх болсныг ингээд зарлиг уншиж яхад гоё мэдрэмж байт юм лээ. Ээж аав маань шилж ирсэн эмээ өвөө зааврчлуудад багш нар маань ч гэсэн за тэгэл ер нь ухаантай хүмүүс хамгийн дөрөнд л одоо хүн байхын тухай л ярьдаг л да. Хөгжимчмөр байж болно. Сайн хөгжимчин байх бол яах вэ? Нэг хэрэг. Хүн биш байх юм бол тэр ерөөсөө тэндээс юу ч гарахгүй шүү л гэж хэлдэг. Тэгээ энэ хөгжмийн урлагч нь өөрөө энэ хүний зүрх сэтгэлтэй маш ойрхон, зүрх тарихтай маш ойрхон маш имзэг зүйл шүү дээ. Имзэг зүйл хийгээд шүү дээ. Амар гой тоглоод явж итл дунд нь ганцхан ширхэг гэлэнг дуурахад л тэр одоо ингээл амар том хог болж хувирдаг байхгүй тий. Чадамжийн зүйл байхгүй. Тэгэл одоо үнэхээр хүний зүрх сэтгэлийг татаж чадчихвал одоо тийм л гоё зүйл хийж штэ тийм үстэй. Тэгэхээр чин энэ зүйлийг хийдэг хүн өөрөө буруу байж юусоо болохгүй. Тэгэхээр одоо өнөөдрийг хүртэл одоо баримталж ирсэн хамгийн гол зүйл маань хамгийн түрүүнд хүн байхаас л хүн чанартай байхаас нэг юм ярихтаа ч хүн шиг юм ярих те нэг зүйлд ингээд нэг хандлага харуулахдаа нэг юмд хандахдаа нэг хүн шиг хандах хүн чанартайхан шиг нэг ирүүн шиг те юмд тулахтай байх юмсан тэрүүгээрээ би хамт олондоо ингээд хайр хүндлэлийн хүлээхээр тийм гоё зүйлийг мэдрүүлэх юмсан. За би тоглож байгаа хөгжмөөрөө хүртэл ингээд зан чанар одоо өөрийнхөө одоо те миний ард юу байгаа бүх зүйлээ илэрхийлж болно. Илэрхийлж байгаа. Тийм учраас тэн дээр хүртэл одоо ингээд миний сайхан сэтгэл миний хөгжмөөр дамжаад гарч байгаа. Танд юу мэдрүүлэх гээд байгаа. Би тэр зүрхний чинь ганцхан утас байдаг гэвэл тэрийг би яах гэж ингэж хөдлөх гээд яах гэж очиод ингээд хөндөх гээд байгаа те. Би юу бодож тоглоод байгаа. Миний дотор бодож байгаа одоо ертөнц миний философи тэр хөгжмөрч дамжаад хүнд очиж байгаа шүү дээ. Ийм одоо ийм янзсан аялал ингээд очиж ийн гэж бодох юм бол тэр маш гоё зөөлхөн байх хэрэгтэй байхгүй. Тэр хийж хатуу байж болохгүй. Тэр хийж муухай хагирган байж болохгүй. Хардаа ийм муу санаа ямар нэг тийм муухай зүйлийг агуулсан байж болохгүй. Тэм учраас хөгжмийн мэрэгжил маш гоё мэрэгжил. Тэгтээ маш хариуцлагатай байх хэрэгтэй мэрэгжил. Тэгээд ер нь хамгийн түрүүнд бодох зүйл бол хүн байхын тухай л маш сайн бодох хэрэгтэй. Хүн шиг л байж иж энэ зүйлийг хийн. Чамнадаач тийг зааж ирсэн. Монгол хүн байхын утга учир миний хувьд одоо би ингээд энэ сайхан өв соёлоо эзэмшээд үүнийгээ ингээд сурчлаад явж байгаа л одоо миний монгол хүн байхын утга учир. Энэ зүйлийг одоо би ингээд сураад байсан энэ улсаа сурчлахын том үйл хэрэгт ингэж оролцож тий энэний нүүр царай болж ийм сайхан одоо амьдралаар амьдрах гэж би ингэж хичээж зүтгэж ирсэн юм биш үү. Миний монгол хүний үнц нь эндээ л байгаа юм шүү дээ. Монгол хүний миний Ням Жанцсан гэдэг хүний минь хөгжимчний маань үнц нь энэ хамтлаггүйгээр бус хамт олонгоор би ганцаарх нь хэмж биш л дээ. Бүгдөө нийлж байгаа энэ зүйлийг хийж байгаа. Бүгд л яг энэ хувь зайн дээр явж байгаа. Бүгд л яасан гэхээр нэг юм гоё прожектор дамжуулаад те нэг ингэдэг юмдаа хүрүүлэн хүрсэн шиг хүрчих юмсан гэ бүгд бодож исэн. Тэгээ мөрөөдж исэн. Яг тэр мөрөөдлийнхээ амьдралаар бид нар өнөөдөр өдөр болгон тэр амьдралаар амьдарч байгаа. Энэ одоо хамгийн гоё зүйл. Одоо түрүүн залуучуудтай хандаж хилээч гэдэг жисэн. Хүн одоо юм хүсч мөрөөдөх хэрэгтэй. Хүс мөрөөдлгүйгээр юу ч биелэхгүй, юмд ч хүрэхгүй. Хүсч мөрөөдөхөд томхон шиг зүйлийг маш гоё бодтойгоор мөрөөдөх хэрэгтэй. Тэгээ тэрэндээ хүрэхийн төлөө сэтгэх хэрэгтэй, бодох хэрэгтэй, зүтгэх хэрэгтэй. Тэгэх юм бол хүрнэ. Баагийн тавсарнгаа бодол хүрж байгаа газар би хүрдэгл байхгүй гэж хэлсэн. Маш өнөөг. Тэгэхээр маш гоё зөв сэтгэлээр амар гоё мөрөөдөлтөй түүнийхээ араас хөдөлмөрлөх юм бол хүрж болно. Тэгээд мөрөөдлийнхээ амьдралаар амьдарч болно.
олон улсад Монгол улсын нэрийг гаргаж яваа маш сайхан олон чиглэлээр ус ингээд үд чадaltaй ийм гениалны те ийм чадамжтай ард түмэн шүү гэдгээ бид нар ингээд цөөхөн үнээс гарч ирж байгаа мөртлөөс энийг байнга ингэж харуулж байгаа сүүлийн үед энэ төв дэлхийд гаргаж байгаа энэ гоё амжилтууд гоё Монголыг одоо сурчилсан энэ зүйлүүдээр ингээд харахаар чадна шүү дээ бид нар чинь адилхан л хүн юм чинь те бид нар илүү одоо ингээ өгөгдөлтэй бид нар маш гоё одоо оронд маш гоё газар нутагт төрсөн энэ нь биднэрт энэ бидний төрсөн Монгол орн маань эргэжтэй суур амьсгалт дөрвөлрэлт 3 саруулаад үлрээсэлэгдэн хөдөн болно ингэн тэгнэ энэ бидрийг ингээд дандаа сорж идэг энэ олон сорилт донд одоо хувь хүн маш олон чадамжтай маш олон зүйлийг толгойдоо мэддэг чаддаг байгальтайгаа харьцдаг одоо шинждэг те мал ахуй хамаг юм урлаг соёл бүх юма мэддэг байж ижлийн донд амьд үлдэн амьдрын маш том газар нутагт дээр маш төвлөрөх амьдрэх юм бас нэг гол чанар нь хүн болгон маш олон чадварыг эзэмшсэн байдаг. Энэ бидний давуу тал юм байна. Энийг л барьж явмаар юм байна. Энийг л одоо ингээд шүтэж энийг л хөгжүүлж явах юм бол Монгол хүн бол ингээд юмтай одоо ингээд ийм нөгөө крузер сайтай гэдэг шигтэй суур сайтай учраас одоо цаанаас өвөгдөл сайтай учраас юмд ч хурж болно. Дэлхийн том компаниуд, дэлхийн том хүмүүсийн одоо ажиллаж байгаа бүхэл юм дээр Монгол хүн байж лээдэг. Чин чадамжуудыг энэ оюун ухаанаар одоо ямар байна дэлхийд те эдэн дээр бүмүнтэй газруудыг ингээд зохиод нэгдүгээр байранд дандаа монголчууд орчлоо шүү дээ. Тэгэхээр бид нар чи ийм сайхан тэнгэр зайтай гэдэг чинь тэнгэрээс энэ гоё өгөгдөлтэй ийм арт түмэнд энийг маш гоё шүдэж биширж явах хэрэгтэй. Тэг Монгол хүний үнц нь бол эндээ л байна л гэж би хардаг. Нэг талаас хүн хамтлаг, нөгөө талаас үзэгчд байдаг. Бид нийлжиж энэ нэр сүр, энэ гоё зүйлүүдийг, энэ уран бүтээлийн үн цэнийг бүтээж идэг, энэ түүхийг бүтээж идэг. Цаг хугацаанд бид нар хамт оршиж идэг. Бидний дуу хоороор зүрх сэтгэлээ дайрсан хэвээрээ байгаарай. Сайхан уран бүтээлүүдийг та бүхэнд одоо хүргэсээр байна гэдгийг одоо ингээд өв хамтлагийн хөгжимчин уран бүтээлчийн хувьд одоо ингээд хамтлагийнхаа төлөөлөд амлая хамтдаа байгаарай гэж хэлээ. Та нартай хайртай шүү.